Та бүхэн зураг буулгах үедээ гол биетийг голоолохоос аль болох зайлсгаарай. Энэ маань зургийг илүү өтгөхтэй болгож өгдөг бөгөөд гол биетийн аль тийшээ хандсан зүгрүүд нь та агаар гаргаж өгвөл зураг маань илүү сонирхолтой болж өгдөг. Хичээлээ 2 дугаар хэсгээр та бүхэн HDR зургийг хэрхэн бүтээх тухай орны өмнө хэлсэн билээ. За тэгэхээр HDR зураг маань анх яаж ирсэн бэ гэхээр дөрөвт бууж байгаа хамгийн их гэрэлтээс болон хамгийн сүүдэртэй хэсгийн тэнцвэрийг олоход зориулж анх бүтээгдсэн. Тэгвэл энэ маань сүүлдээ хөгжсөөр хагаад гэрэл зургийн бүр тусдаа нэгэн салбар болон хөгжсөн билээ. За тэгэхээр HDR зургийг буулгахад танд юу хэрэгтэй хамгийн түрүүнд та бүхэнд хэлээ. Нэгдүгээр бидэнд камерын хөл зайлшгүй хэрэгтэй. Хоёрдугаар бидний камер маань бракет тохиргоотой байх хэрэгтэй. Түүний дараа бидэнд гар удирдлага буюу remote control хэрэг болдог байгаа. За энэхүү remote control маань юунд хэрэгтэй гэхээр бид товч дарах үед бидний камер маань тодорхой хэмжээнд хөдөлгөөн ордог. Энэхүү хөдөлгөөн орсноор та бидний зураг HDR болоход маань дүрс маань зөрж алдаатай зураг бууна гэсэн үг юм. Юуныг маань remote control сэргээж өгдөг байгаа. За дараагийн маань бид нарт хэрэгтэй зүйлүүд камерт байдаг бракет тохиргоо байгаа. За яагаад бракет тохиргоотой байх шаардлагатай гэвэл буулгалтын алхам нь ондоо олон зургуудыг бид нар тусгай програмын тусламжтайгаар нийлүүлэн нэг зураг болгосныг бид нар HDR гэж нэрлэж байгаа. Яагаад тэгдэг вэ гэхээр бракет тохиргоо маань 1 болон 3, 5, 7, 9 хэмээн сондгоод одоо зургуудыг буулган авч түүнийг нийлүүлдэг. За түүний дараа бидэнд хөл хэрэг болно. Хөл маань яагаад хэрэг болох вэ гэхээр бид олон зураг буулгахын тулд бид хөдөлгөөнгүй байх шаардлагатай. Түүнийг маань хөл маань биднэрт засч өгдөг байгаа. За ингээд бид нар одоо яг HDR зураг буулгах объект дээр ирсэн байна. Одоо та бүхэнд дараагийнхаа зураг авч үзүүлье. HDR зургийг хамгийн зөв буулгах тохиромжтой нөхцөл маань илүү бүрхэг өдөр болон бороотой болон цастай өдөр байдаг. Яагаад энэ тохиромжтой байдаг вэ гэхээр HDR дүрс маань илүү цэвэрхэн бууж өгдөг. Үүний дараа бид нарт бас нэгэн хэрэгтэй зүйлс бол бид аль болох F тоогоо нэмэх буюу өрцөө хаах хэрэгтэй байдаг. Ингэснээр бидний бүх дүрс маань илүү фокустай болсноор HDR зураг маань илүү сайн болдог байна. Бракет тохиргоон дээр маань буулгалтын алхмыг зааж өгдөг байгаа. За энэхүү буулгалтын алхмыг бид нэр зөв зааж өгснөөр дүрс маань илүү зөв болох. Одоо өнөөдөр илүү бүрхэг өдөр болон тэнгэр одоо гэрэл сүүдэр хоёр маань илүү тэнцвэрсэн байгаа болохоор бид нар буулгалтын алхмын зайг нэг холдуулаад авах шаардлага байхгүй. Тийм болохоор бид нэмэх 1 0 хасах гэсэн энэхүү 3 буулгалтаар энэ одоо зураг болгох гэж байна. Та бүхэн сая буулгасан 3 зургуудад ямар ялгаа байгааг харсан баг. Эхний зураг маань нэлээд бараан байсан бол хоёр дахь зураг маань маш их гээтэй. 3 дахь зураг маань яг энгийн гэр сүдрэн таарсан зөв зураг болж байгаа. Одоо энэхүү 3 зургаа бид Photomatix програмын тусламжтайгаар нийлүүлэн HDR зургийн хамгийн төгсгөлийнхөө гүйцэтгэлийн ажлыг хийх юм. Бид HDR зураг авахтаа хэрхэн авах тухай өмнө мэдсэн. Тэгэхээр одоо HDR зургийг хэрхэн гүйцэтгэлээ процессыг хийх тухайгаа одоо орцгоо. За тэгэхээр HDR зургийг одоо нийлүүлэхдээ Photomatix програмын тусламжтайгаар бүхэн нийлүүлэх болно. Тэгэхээр саяны түрүүний авсан 3 зураг Photomatix руу оруулаа. Photomatix руу оруулахад биднээс одоо хэрэг зурагнууд маань зөрсөн бол тэд нарыг тааруулах гэх мэт төсөө хөдөлгөөн орсон биетүүд маань HDR зураг дээр сүнсийг тийм үл мэдэгдэх тийм сонин харагддаг. Түүнийг засах бас reduce ghosting artifacts гэх сонголтууд байдаг. Бас мөн noise duct гэх та бүхэнийг өөрсдөө харж агаад хэрхэн арга өөрсдөө шийдэж болно.
За тэгэхээр Photomatix програм дээр маань бидний болгосон 3 зураг маань нийлээд 1 зураг болоод ороод ирлээ. Одоо та бүхэн харж байгаа хэн зүүн талын эндс маань бидний ажиллах талбар байна. За тэгэхээр Strange буюу эндээс бид бүхэн зургийнхаа хүчээ тааруулах болно. Color saturation маань өнгөний ханалтыг багасгах хэсэгт үйлдэлүүдийг хийх болно. За тэгээд luminosity маань детайлуудын хүчтэй болон сүүдрийн ялгааг гаргадаг. За микро контраст маань болохоор одоо зургийн контрастыг бид бүхэн харж байсан байх. Одоо цагааныг нь гэрэл ихтэй талыг нь гэрэл дээр нь сүүдэртэй талыг сүүдэртэй тал нь хоёр тал руу нь ярддаг тийм зүйл. Тэгээд смутинг хэмээгчснээс бид бүхэн контрастыг хэрхэн зөөлөх тухай эндээс сонгож болно. За тэгээд энэний дараагийн маань зүйл маань tone settings буюу одоо өнгөтэй ажиллах гэр маань. За эндээс white point буюу одоо цагаан хэсгээ нэм black point маань хар хэсгээ нэм. Gamma маань болохоор зургийг нийтэд нь өнгөийг нь тийм болчихлоо. За түүний дараа color settings аа. За энэ чинь температур гэдэг маань одоо бидний white balance маань байна. Үүнийг хасах руу оруулсан зураг маань илүү хүйтэн тоонтой болж байна. Нэмэх рүү нь оруулсан илүү дулаан тоонтой болж байна. За тэгээ saturation highlight, saturation shadows маань болохоор гэрэлтэй хэсгийн сүүдэртэй хэсгийн өнгө ханалтыг нь тодорхойлсон байна. За тэгээд ерөнхийдөө бидний ажиллах гол хэсгүүд маань энэ хэсгүүд байгаа. За эндээс та бүхэн харж байгаа бидний хийсэн үйлдэлүүд маань дор нь биднэрт гүйцэтгэлийг харуулах боломжтой болохоор та зургаа яг ямар болж байгааг дор нь хянаад авах боломжтой. За тэгэхээр бидний зураг маань шонгийн утаснуудын хэсэг дээр алдаа гарсан харагдаж байна. Энийг санаад энэ strength буюу хүчийг багасгахад энэ маань харьцангуй гайг болох хэрэгтэй байна. За тэгээд зураг маань бас тодорхой хэмжээнд нэлээд хавтгаарсан сул харагдаж байгаа учраас микро контрастыг жоох нэмээ. За тэгээд smoothing маань арай ихтсэн учраас бидэнд энэ деталуудын гадуур гарч байгаа glow буюу энэ цагаан хүрээ харагдаж байгаа. Энэ маань ихтснээр бас ичдэр маань илүү алдаатай нүдэнд эвгүй харагддаг байна. Тийм болохоор үүнийг багасгахад одоо medium дээр нь тавилаа. Энэ бидний glow маань харьцангуй гайг болсон байна. За бидний зураг маань нэлээд бараан байгаа учраас бид гаммаг багцрыг нэмж игээ. За тэгэхээр дүрс маань зураг маань одоо яг гэрэл сүдрийн зөв таарсан харагдаж байна. Ерөнхийдөө ичдэр маань зөвлөн гэрэл сүдрийг тэнцвэрлэх байдаг шүү дээ. Одоо ерөнхийдөө бидний гэрэл сүдэр маань тэнцчихлээ. За тэгээд үүнээс цаашаа та хэрхэн засвар хийх Photoshop болон Lightroom-ын тусламжтайгаар та өөрийнхөө хүссэн өнгөө гаргах боломжтой юм. За бидний бэлдсэн энэ удаагийн хичээл болон маань та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. Та бүхэн энэхүү HDR-ыг турш үзээд мөн HDR-чин гарч буй асуудлуудын талаар доор гарч буй Facebook хаяг болон утсаар бидэнтэй холбоо орж болох юм шиг. За ингээд дээрх дугаараар уулзлаа баярлалаа. We've been living life
Бид өдрийн хурцнаар нь зураг буулгах үед зураг маань хитрхээ саарлцсан болон бүсгэр зураг үүсдэг. Яг тэгвэл энэ маань агаарын чиглэл хитрхээ бага байдаг. Харин бороо болон цас орсны дараа зураг буулгах үед агаарын чиглэл өндөр болсон байдаг учраас зураг маань илүү өнгөлөг болж өгдөг байна. Бидний бэлс энэ удаагийн дугаар та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Дараагийнхаа дугаараа та бүхэнд бид улам илүү сонирхолтой үзүүлэлцээ хүргэх болно. Тэгээд та бүхэнд бидэнд ирүүлэх санал хүсэлтээ доор гарч буй Facebook хаяг болон утасны дугаараар мэдээлнэ. Ингээд эх 7 хоногт уулзцаая.